Япон улсад аяллаа визээр ирээд түүнийг гэр бүлийн виз болгож солиулж болдог болов. Төр маань Японд үнцэн ажилтан болоод ирсэн. Бид 3 аавыгаа дагаад гэр бүлийн виз мэдүүлээд 1-3 сарын дотор хариу нь гарна гэсэн боловч бид 3-ын визний хариу 3 сар болсон ч гараагүй. Тэгээ бид 3 хүлээж тэслэхгүй аяллаа виз мэдүүлээд Монголоос 90 хоногийн виз аваад ирсэн. Японд ирээд 2 сар болсны дараа буюу нийт виз мэдүүлснээс 5 сарын дараа бид 3-ын гэр бүлийн визний хариу гарч шуудангаар шар хуудас маань ирсэн байгаа. Тухайн үед манайхан бөөн баяр болсон. Тэгээд хүмүүсийн дам ярианаас бол Монгол заавал буцах ёстой гэж сонссон ч бид иммиграшн дээр очисон чинь change application бүглэж өгөөд паспортын дээрээ тамга даруулаад визээ солиулж болдог гэсэн мөлий. Тэгээд шууд Zario card авдсан болов гэсэн чинь сар гарангийн дараа Zario card маань гарсан гэд шуудан ирсэн. Тэгээд сар гарангийн дараа бид хэд очиод аяллаа визээ гэр бүлийн виз болгон солиулж авсан байгаа. Гэр бүлийн виз мэдүүлчихэд аяллаар ирсэн ч гэсэндээ заавал Монгол буцахгүйгээр визээ солиулж болдог юм билээ шүү. Та бүхэнд хэрэгтэй байсан гэж найдаж байна. Энэ хүртэл үзсэнд баярлалаа. Баяртай.